За сайн байцгаана уу. Жүжигчин Сумьяд орж байна. За тэгээд өөрийн хүү болох Рэгжигүүтэйгээ ингээд өнөөдөр амттай дорсомж нэвтрүүлэгтээ орохоор хүрэлцэн ирсэн байна. Хүүтэйг өнөөдөр гоё бага насны дорсомж за тэгээд ярина. Тэгтээ бид тэр өмнөөс ингэж нэг ярьж байгаагүй те тандаахаа. Тэгээд манай хүүгийн нэрийг Рэгжигүү гэдэг. За тэгээд гэрийн нэрийн тандаахаа гэдэг. Гэрийнхэн нэрээр дуудчихаар амар байдаг. Тэгээд одоохондоо бид тэр тэгж дууд. Тэгтээ том болж байгаа Рэгжигүү л гэж дуудана тийм ээ. Хөөш. Чи яасан бэ? Чи гоё надтай байхад юм ярьдаг гэжтэй гоё чөлөөтэй. За, гоё чихэр идэх юм нөхөө. Чихэр идэхгүй. За энэ болохоор бонобон гэдэг юм чихрийг би л зааж энэ одоо нэвтрүүлэг дээр чи нөгөө аавынх нь багада идчихсэн амттай юмны гоё дурсамжуудтай холбоод тэгээд энэ гоё дурсамжуудыг ярих байхгүй. Аавынх нь болохоор гоё дурсамж гэх юм бол нь штэ. Би ч юм нөгөө хаяа ааруул идүүлдэн штэ. Хорхон ааруул. Тэгэнгүүт манай аав болохоор өвөө нь штэ Хүслбаатар өвөө. Тэгээ баавыг бас бага бахад юм хорхон харуул ингээд өксөөр гад нам хорхон харуулын дуртай болгоцсон байхгүй. Тэгээд бас аав нь хорхон харуул идсээр байгаа юм өндөр том биетэй болсон гэж боддог байхгүй. Тэгээ бас аав нь чамаа гоё ирүүл том биетэй болоосоо гэд ааруул их өгдөг. Тэгээ ааруултай холбоотой дурсамж гэвэл аавд нь бол байна. Тэгээд аав нь чамшиг жоохон бахтай ингээд ааруул идэл зургтын өмнө байгаал. Тэгээ нэг юм хүч ихрүүд нэг иддэг байсан юм. Тэгээ ааруул маруул цагаан идэх иддэг байсан. Чи ааруул цагаан идэх дуртай тий? Одоо идэх дуртай тийм ээ. Тэгэхдээ хаяа нэг юм хүч ихрүүд идэх тийм. Би бас нэг өрөм дуртай ш. Өрөмдөө? Тийм нөгөө цагаан эдэний өрөм тий? Тийм минь хүч амар мундаг цагаан эдэний дуртай тий. Мундаг хөө. За минь хүү ер нь юу хийх дуртай вэ өдөр тутамдаа? Тоглох дуртай уцаар. Уцаар жоохон тоглох дуртай тий. Тэгэхдээ уцаар их тоглоод байвал ер нь яадаг лээ? Жоохон муу байдаг тийм ээ. Нүдэнд муу тий. Элэ чинь нэг гэрте амьдрал зөндөх ярьдаг болохоор бас ингээд тулаад ярьсан чинь нэг ярих хэрэг олддгүй юу юм бэ тийм ээ. Миний хувьд бол за өөдөө ч одоо сая нэг дархан кино зураг алтаар дуусгаад тэгээд киноныхаа бас сүүлийн зураг алтыгээр ихэнх хүүхэд маань бас дархан дээр ирж бид хамтаас дарханд гоё өнгөрөөсөн тийм ээ мөнхөө. Тиймэрхүүс дарханд байх дуртай. За тэгээд тиймэрхүү сонин сайхантай байна уу гэдэг. Одоо нэг жүжигийн бэлтгэлтэй орсон явж байгаа. Би чи 20-тод анхаа болж исэн. Бас яг л өөрөө дөгжлөг аав ээжийнхаас нэг жоохон гээд нэг жоохон би даах маягтай болж их үед аав болж исэн. Тэгээл ихэнтэй амар сандарч яаж исэн. Тэгээл аанда тэгэл болд юм байлээ аав болох чинь. Тэгээд явандаа суралцдаг юм байлээ гэж. Тэгээл энэ нөхөр гарч ирсэн те. Одоо тэг юм том болчоод тондон гэж яриад идэг. Айгүйх юм ярьдгийн тэгээд энэ бас нөгөө нэг зурагт моргтаар гараад энэ тэргээр хүмүүс үзнэ гэхээр мэдээд идэв шээ хаас бие бэрээд идэв юм яадаг. Чи жоохон бие бэрээд байгаа юм нөхөө. Тэгэхэд гоё ярил л та. Хоёлоо гоё ярина гэж хоёлоо орж ирсэн мэт. Хоёлоо гоё ярилцъя гэсэн чинь чи юу ч ярихгүй. Цэцэрлэгт нь сонь сайхан юу вэ? Гоё найзуудтай болж гин үү? Аа. За хин гэдэг найзтай юм нөхөө. Санчироба хамби гэсэн найз. Хамби Санчироба гэдэг. Өч тэр Санчироба гэдэг яг ямар учиртай юм бэ? Тэр яг Санчир гэдэг хүүхэд юм шүү дээ. Тэг чи яга Уба гэдэг. Баштанда Уба гэдэг. Багш нь Уба гэдэг юм тэр хүүхдийг. Санчироба. Тэгээ чи Санчироба гэсэн юм. За. Тэг чам цэцэрлэгт нь таалагддаг охин бий юу? Байхгүй. Хотлоо. Чамд байгаа гэсэн шүү дээ. Байхгүй юм уу? За. За хоёул юм идэж ойл таас тэ нэрээ. За энэ ундаанаас нөх уу. Ундаа. Яа, зочлоо штаа. Энэ гой амттай ярины чихэргүй нэг юм ундаа байна. За тэгээ хоёлаа энэ чихэрнээс бас идэж үзье. Хоёлаа гой. Халаалт болох маягтай юм уу мэдээ. Чихэртэй байна аа. Чихэртэй байна. Чихэртэй байна. Тийм байна уу? Амттай байна. Энэс ипо. Эцэн дэгдэг коко дэшта. Уул нь хоёул нэг юм чихэр иддгүүлээ. Яг ба. Нэвтрүүлэлт толгой хоёул өнөдөр идчихээ. Би чихэрдэггүй. Би чихэрдэггүй. Чихэр иддэггүй. Сайн байна. Тэгвэл идээд дими. Дандаа эцэн чихэрэд нь. Эцэн чихэр иднэ. Эцэн чихэр мооштой бас. За чи аав ээж хоёроо альных нь мэрэгчлэн дуртай бай. Аав бихаа. Аав нь ямар мэрэгчлэлтэй вүлээ? Кино чат. Кино? Кино театр. Кино театр гэдэг мэрэгчлэлтэй юм уу? Би юу? Тийм ямар мэрэгчлэл байдаг? Кино жүжигчин үү? Тийм. Ээж нь ямар мэрэгчлэлтэй вүлээ? Эмч. Юу нэмж вүлээ? Шүдний эмч. Тийм. Ээжийнхээ ажил дээр очих дуртай юу? Дургүй юу? Яагаад?
Шүд өвдөг гэдэг. Шүд өвдөөд идэг үү? Миний хүүг оцохоор нээж шүдийг нэмчлээд идэг те. Тэгээ жоохон өвдөгчдөг үү. Тэгээ эн чинь шүд ээж чи харин гой шүдний эмч ээжтэй байна гэдэг чи амар гой азтай байхгүй. Гой ингэ шүдээ эмчлүүлээд санаа зовхчулгүй тийм ээ. За миний хүү аавынхаа тоосон тэгвэл жүжиг киноноос алимт нь дуртай байлаа. Клеопатра. Клеопатра дуртай те. Чи том болоод ямар мэрэгчлээ хүн болъё гэж бодож байна? Клеопатра. Клеопатра болъё гэж боддог юм. Тэр ч одоо жүжигчин болно гэсэн үг. Аа. Оо за. Лавтаа адилхан болох юм биш те. Хоёулаа хамтдаа тэгэл нэг мэрэгчлээ болох юм биш те. Тэгээ арай ээжийнхаа ингээ эмнэлэгт очиод эмнэл хоёр юм болон заа юу. Кино чаддаг тэгээд эмнэлэг. Тэгэхээр нэгээс нэ жүжигчин бас эмч болно гэсэн үг юм биш те. За. Арайн шууд эмчлэн өглөөнөө кино чаддаг. За. Оо гайхалтай. Өөртөө хос мэрэгчлээ болох юм даа. Аав нэм хос мэрэгчлээ болоход арай бараагүй ш. Таав наа бас яг эмчээр сурж байгаа зазаж жүжигчин болно гэж шийдээ. Тэгээ сувис руу ороод тэгээ сувисаа дуусгаад жүжигчин болсон байхгүй. Тэг яг зэрэг явах бас нэлээд л авьяас чадвар шаарддаг юм байлээ. Миний хөө чадна те. Одоо хоёр талынх нь аав ээж нь хоёулаа заагаад өгөх юм чинь тэгэхээр болох юм чинь те. Чадна ш тийм ээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Бонобон. Бонобоноор хайраа илэрхийлье. Ивент тэтгэгч Vegan Cola. Өөрийг уу. Аавны Бонобонт их дурсамж байдаг хөхгүй. Тэгвэл яасан гэ би эргээд сая би юунд дурсамж байлаа гэж бодоодсэн чинь нэрээ би чи яг 1-р анги лөө 2-р ангид байсан юм. Би чи нөгөө багада 3 тамир гэж оролт байхад нь сурдаг байсан. Тэгээд тэр сургууль. Тэгээд манай сургуулийн тэр 3 давхарт нэг жижигхэн түүц ажилтдаг. Тэгээд тэр түүцэнд жижиг юм нэг аяхтай ундаад 100 ундаа л гэдэгсэн. Тэгээд Бонобон өдр бас ингээд эн чинь 50-100 төгрөг өрчлөөд тохоо зарагдаад идэгсэн. Тэгээд жоо хүүхдүүд болохоор чинь аав ээж нэг 500 төгрөг 1000 төгрөг л өгөөл хичээлд явуулдаг. Заримдаа найз нөхдөдсөө мөнгө төгрөг босгоол тэгээд Бонобон авч иддэг байсан. Тэгээд Бонобоныг их авч идэх дуртай байсан юм аа. Тэгээ яваадасан чи Бонобон нэг их надад өгсөн стайлаас ингээ хөөцөөд. Энэ Бонобон зүйл чамд бас агай гоё дурсамж байгаа юм биш те. Лагер дээрээ ингээ гоё зугаалж явж хагаад нэг имээ чамд гоё Бонобон өгсөн юм биш тийм ээ. Айлаас авсан байна. Айлын хүн чамд өгсөн биш те. Чихэр тавгийн чихэрнээс өгсөн биш те. Хөргөтнөөс өгсөн. Хөргөчнөөс өгсөн юм. За тэгэхээр тандахаа. Ноён эргэжив үү? За тэгэхээр танд биш те. Энэ гоё нэвтрүүлэгт урьж оролцуулсан нэвтрүүлгийн хамт олон маань тэгээд бас танд ийм гоё Бонобон гэдэг энэ чихрийн гоё юм бэлгийн юм том хайрцагтай чамд ийм гоё бэлэг бэлгэлж байгаа юм байна. Чам таалагдж байна уу? Чидээ гоё баярлаа гэж хэлдэг юм. За нэг гоё баярлаа гэж хэлж. Ийм гоё бэлэг өгсөн хүмүүстээ маш их баярлаа гэлж. Маяг баярлаа. Чи бити эрхлээд байгаа чи. За хоёул нээж үзье. Сонирхъя. За нээсэн чин дотор нь юм гоё загтал байна. Юу гэнэ? Өнөөдрийн хүндэт зочдод энэ жижигхэн модон хайрцагтай өнөөдрийн багахан цаг хугацааг хамгийн хайртай хүнтэйгээ өнгөрүүлсэн дурсамжиндаа нандинан хадгалахад зориулагдсан билээ гэнэ. Энэ хайрцаг дотор гоё нандин дурсамж хадгалах нь байна. Энэхүү хайрцаг таны. За. Энэхүү хайрцаг нь дурсамж нь мөрөөдөл, хайр, итгэл, найдвар бас өнөөдөр өнгөрүүлсэн цаг үеийн аз жаргалтай мөчүүдийг илэрхийлж байгаа юм аа. Ирээдүйд та бүхэн хайрцгийг нээх мөчид өнгөрсөн цаг үеийн дулаан мэдрэмж хайрыг эргэн дуусгаж чадна хэмээн найдаж байна. Хайрцаг доторх бүхэн таны сэтгэл дурсамж болон үлдэх болтугай гэсэн. За ингээд гой синийг хэлвэжээс хамттай дурсамж нэвтрүүлгийн хамт олноос энэхүү Бонобоны хайрцагтай бэлгэлж байгаа юм байна шүү. За тэгэхээр ингээд дотор нь маш олон гой Бонобон байна. Тэгэхээр хоёул энийг энэ яг адилхан дээр бичсэн байна нөхөө. Энийг нь чамд нэг нь аавд нь энэ загтлыг илгээж байгаа юм байна. Хоёул энэ олон гой Бонобоныгоо гой гэрийнхэнтэйгээ хуваагаад те. Миний нөхөө бас цэцэрлэгийнхаа найзуудад ийм гой би нэвтрүүлэгт орлоо гэд энэ гойноос чихэрнээс амсуулаарай заа юу багштай. За баярлалаа. Надад бэлгэлж байгаа юм баярлалаа. Одоо хоёул энэ инх юм байна заа. Энэ хоёр загтлынхаа артлын энэ хоосон зайн дээр нь чи нэг гой зураг зурчих. Аав чи яах юм? Гой энэ нэвтрүүлэгтэй холбоотой аавтайгаа ингээд хамт гой нэвтрүүлэгт ороод энэ гой дурсамжаа илэрхийлсэн гой зураг зуръя. За аав нь болохоор гой загтал бичиж. Чамд гой загтал бичиж заа. Окей. Би л гараа автаа зураг зураа. За автаа зураг зуръя.
аав нь хүүдээ зориулаад юм бичээ. За би юу яадаг гэсэн. Ангахт сурдаг байхад анх эхнэр битээр нэг тусдаа локертэй байсан. Тэгээд нэгнийхээ локерт захаа бичиж үлдээдэг гэсэн. Айгу романтик байсан битээрчээс. Нэгнийхээ локерын завсарт нь ингээд хичээлийн тарахад ирэхэд нь захидалж оруулц. Тэгээгүүт чинь нэг хоёр тэгээ захаа бичиж амар гой санагддаг юм байна. Тэгээ цаашдаа тэгээд бичдэг тийм зуршилтай болоод нэгэндээ гой захаа үлдээ. Тэгээ заримдаа тийм захаа үлдэж мүлдээгүй байх бол тохоо үед айгу амар шүү. Тийм биз. Тэгээ манай эхнэрийн анх гаргасан гой санаа л да. Анх надад тийм захаа бичиж үлдээжсэн. Тэгэл манай хүн чинь айгу тийм бүтээлч. Тийм мундаг тэгэл захаа гэж аваад жаав гой санагдал тэгж бичдэг болж ижилээ. Тэгээ одоо эхнэрийн битээр би юмдээ бичиж үлдээсэн тэр гой захитлаад одоо гэрт байдیں۔ Тэгээ нөө юундаа хадгалцсан. Бас нэг юм их дурсамжуудаа хийж хадгалдаг хайрцагт тэн дотор байдаг. Тэгээд бас манай эхнэр бас нөгөө нэг надад 2 дугаар курст байх үед ч үлээ. Тэгээ 2 дугаар курст юм байна. Цэргийн баяраар нэг гой бэлэг билгэлжсэн. Тэр нь ингээд юм том дөрвөлжин хайрцагтай. Тэгээд хайрцаг нь ингээд тагийн сөхөнгүүд ингээд дэлгэрдэг. Тэнгүүд бүх дурсамжуудаа ингээд цагтл дээр бичээд зурагтаа наацсан тийм гой маш их бүтээч билгэлжиж үлээ. Надад цэргийн баяраар Squid Game-ийн тоглоом өгсөн. Тэгсэн те ээж нь. Ээж нь мундаг те. Ээж нь амар мундаг тийм ээ. Гой юм хийдэг те. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bonobon. Bonobonоор хайраа илэрхийлье. Ивент тэтгэгч Vegan Cola. Өөрийг уу. Тэгээ хоёлаа дандааха энэ хайрцгийн дотор хоёлаа ингэ шүү зөө. Хоёлаа гой одоо ингээд нэгэндээ гой загтал бичээд зураг зурж байгаа юм чинь. Тэгээ дандаа энийг гой хоёлаа ингэж гой баярт мөчүүдээр хоёлаа гой нэг зураг зураад загтал бичиж шүү зөө энэ дотор. Ойлгосноо? За чи зурж гин үү? Чиний зураг хаах нь юм нэр явж байна. Ямар гоё юм. Өөр дээрээ явж байна. Өөр дээр яв. Чи өөргөө зурж гин одоо. За. За тандааха эргэжив үү? За тэгэхээр хоёлоо ингээд заримдаас гэртээ ингээд үлдээд тоглодог штэ. За тэр үед чи ер нь юу хийх дуртай байна надтай? Тэгээ дахиад тоглох. За аль тоглох? Ямар тоглоомор яаж тоглох дуртай вэ аавтайгаа? Гэр бүл гэж. Гэр бүл гэж тоглох дуртай. Гэр бүл болоод уу? Ааха. Өөр. Хоёул чи янз бүр тоглодог штэ тэ. Гэр бүл гэж тоглохоор чамд юу нь гоё юу? Ингээд легогоор тоглох. Легогоор. Лего. Гэр бүл гээгээд легогоор. Легогоо гэр бүл болгож өрөөд тэгж тоглох дуртай тий. Ааха. Нэг ямар амтан дуртай вэ? Муур жижиг. Жижиг муурын дуртай тий. Нохоонд дуртай тий. Өнөхөө нохоотой байлоо. Байсан. Нохоог нь хэн гэдэг вэ? Цагаана. Цагаана. Баян банамба гэдэг жижиг хөөхөн мууртал марах. Тий, баян мамаа нэг мууртал маргаа гэсэн тий. Үгүй нохоотой. Нохоотой маргаа гэсэн тийм ээ. Болчлаа. За болцсон аа. Бүр гоё ойлгочлаа штэ зурга. За. Энэ моднууд зурсан байж тээ. Үгүй наадах чинь цэцэг. Цэцэгнүүд зурсан бай. За энд ийм гоё зүрх зурсан бай. Энд бас зүрх зурсан бай тийм ээ. Энэ хоёр зүрх чам юу илэрхийлж байгаа? Хайртай шүү гэж байгаа юм уу? Аав ээж тээ. За энэ том үүл үү? Тэнгэр үү? Үүл. Үүл. За. Үүл, нар, зүрх. Үүлээ зурх. Тэнгэрээ зурсан биш бодсон биш те. Ингээд аав ээж бүндөөлөө цэцэгнүүдийг зурсан биш те. За. Болцсон ингээд хайрцагтаа хийтэй тэгвэл хоёлаа. За тий. За ингээд миний хүүгээ ийм гоё зурсан зураг. Энэ гоё дорсомж нь гоё дорсомжийн хайрцаг руу ингээд ийм хүү. Тэгтээ ингээ хийж байна. Ингээд энэ чихлнүүдээ ингээд дуусгачаад тэгээд энэ эднээс ингээд юм зураад гээ. Тэгээ хоёул чихрээ дуусгасныхаа дараа энэ гоё хайрцагтаа гоё дорсомжоо хийж ий те. За тэгээ аав нь гоё хүүтэй зорж бичсэн загтлыг бас ийшээ хийлээ. За баярлалаа ингээд хоёулынх нь ийм гоё дурсамжийн хайрцагтай боллоо. Ингээд аав ээж хүү гуруулаа энэ гоё хайрцагтай гоё дурсамжаа хадгалж ий тийм ээ. За. Мундаг алмаструудаа хураах хэрэгтэй. За тэгээд аав хүү өрөвтэйч анхных нь нэвтрүүлэгтээ орлоо. Хамтдаа дурсамж нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан нэвтрүүлгийн хамт олондоос маш баярлалаа. Тэгээд аав хүү өрөө бол их гоё тийм дурсамжтай, нандин гоё мөчийг маань бүтээлцэж өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бид хоёртай хамт байсан та нартай бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баяртай.